Эхлэе дөө гэсэн тийм. За сайн байцгаана уу? What's up, Kairos? Welcome back. Тэгээд өнөөдрийнх гарчиг хараад сонир санагдсан байж бол магадгүй дандаа дууны талаар бичлэг гэдэг байсан бол энэ удаа киноны талаар бичлэг болон стрим хийх гэж байна. Тэгээд дандаа үздэг хүмүүс маань бол мэдж байгаа би хөгжим гэхээс илүү кино урлагт илүү хайртай. Тэгээд тэр утгаараа ер нь кино урлаг руу баг сагаар ингэж орж байгаа дуртай юм лугаа илүү орж байгаа гэх юм уу та тийм. Тэрний эхлэл нь энэ болж байна. Тэгээд энэ бичлэгээр би өөрийнхөө хувьд Монголын кино урлагийн түүхэнд гарсан хамгийн шилдэг эсрэг 10 топ 4 villain тийм. Villain 14-ийг өөрийнхөө хувьд гаргасан байгаа. Тэгээд дүр болгон дээр нь яагаад сонгосон, яагаад ийм учиртай вэ гэдэг сэтгэлдлүүдэд хуваалцаад явах учиртай бичлэг стрим байгаа. Тэгээд тийм болохоор олоогүй эхэлцгээе. За. Тэгэхээр за шууд ингэж явчих гэж бодож जैन. Тэгээд хамгийн ихнийх болохоор та нарын харж байгаачлан сайн уу амьдрал минь киноны сүүлийн эсрэг дүр буюу Гай самтлын лавгагийн тоглосон дүрийн нэрийг мартчих. Гэхдээ энэ бол honorable mention. Топ 10-ийн өмнө би нэг 3 honorable mention нэг тиймтэй дурдах ёстой. Нэг honorary нөхөх ёстой 3 дүрийг бас хүндэтгэл үзүүлээд оруулъя гэж бодсон өөрийнхөө хувьд. Тэгээд тэрний хамгийн ихнийхаар сайн уу амьдрал минь киноны антологи гэж ярьдаг тийм ээ. Нэг кино дотор 3 өөр үйл явц явж байгаа. Гэхдээ цаг хугацаанд таймлайны хувьд бол нэг таймлайн дээр явж байгаа. 3 өөр стори. Тэгээд Загдын Батболд буюу одоо Гоёлын даашин цас охин гэх мэтлэн олон гоё кинонуудыг найруулагчийн сайн амьдрал минь гэдэг кино байгаа. Тэгээд бүгд мэдж байгаа. Маш гайхалтай уран бүтээл. Тэгээд энэ дээр яагаад би энэ лавгагийн эсрэг дүрийг honorable mention-д оруулсан бэ гэхээр одоо найз нөхөр гэдэг яг цагт болохоор ямар амар том villain байж чаддаг вэ? Өөрийнхөө хүссэн зүйлийн төлөө ямар аимшигтай шийдвэрүүдийг гаргадаг. Гэхдээ ямар ч тоох шинжгүй гаргадаг гэдэг ч юм уу те. Гэх мэтчлэн тэр гаргаж байгаа шийдвэрүүдээс нь шалтгаалаад энэ дүрийг би honorable mention дээр оруулж ирсэн. Тэгээд дээрэс нь их сэжгийн их балиар дотор муухай заван санагдуулмаар тийм юунуудыг текстүүдийг диалогнд дэжгүй бичигдсэн гэж боддог. Тэгээд тэн дээр одоо те чамд угаас хэрэггүй юм чи на бидалтай мэн да өгчих. Тэгээд ядуунд их зам зөгтгөө шүү. Загсны мах ястай штэ хагж өгөх ч гэдэг юм. Гэх мэтчлэн юм балиар сэжгийн юмнуудыг хөдлөгдгөөрөө надад бас ингээд гүн орцсон. Тэгээд ер нь бол монголчууд болон манай үеийнхэн манай дээд дээш доошоо 5-10 үеийнхэнд бол хүчтэй нөлөөлсөн эсрэг дүр болов уу гэж бодож байна. Тэгээд дараагийн honorable mention бол үргэлэг 2 киноны тахир байгаа. Жүжигчин за энэ дэр нэр нь байх хэвээр Баясгалан байхаа тий. Баясгалан жүжигчний бүтээсэн тахир гэдэг дүр байгаа. За үргэлэг 1-ийг үтсэн хүн бол бүгд мэдж байгаа. Үргэлэг 1 дээр яадаг билээ. Үргэлэг тэгээд нийттэй байхгүй юу. Тэгээд энэ нэг найз ч юм шиг явж байгаа. Сүулт нь ингэж яаж байгаа найзгаа хавирж байгаа. Тэгээд өөрийнхөө хүслийг биелүүлэхийн тулд ямар ч аргагүй нөхцлөөс найзгаа шоронгоос гаргаад өөрийнхөө шатрын хүү шиг ингэж ашиглаж байгаа. Тэгээд бүх юмний ард одоо ингээд бүх юмний дайсан Болдбаатар жүжигчин те. Тэгээд одоо бүргэлэг киноны эсрэг дүрийн жүжигчин бидэнд яг тэр бачкал бүхний ард байгаа даа гэсэн чи тэрний ард тахир байж тардаг. Тэрний бүх төлөвлөгөөний дагуу энийг хийдэг. Бүх юмыг планддаг. Хурган те mind genius маягийн эсрэг дүр юм шиг санагддаг. Тэгээд эцсийн эцэс хүртлээ ерөөсөө ялагддаггүй. Тэгээд тэр сүүлийн текст мэкст нь байдаг шүү дээ. Сүүлийн текст нөгөө чиний хүүхдийг тээж болсон юм чинь миний алтыг яагаад тээж болохгүй гэж гээд
тэр эмэгтэйгийн гидсийг ингээд ярахад дотор нь алт байдаг гэдэг ч юм уу. Тэг гих мэдсчлэн нэлээд хүн сэдв нэлээд политикл тэгээд хурган мастер майндд эсрэг дүр болохоор honorable mention-ы 12-т 13 дүр байгаа. Тэгээд тэрний honorable mention-ы 2-т оруулсан байгаа. Тэгээд honorable mention-ы 1-т орсон дүр бол та бүхний харж байгаачлан би ч юм таартай нэг киноны баярын дүр. Баярагийн дүр тийм ээ. Тэгээд жүжигчин болохоор за би буруу санааг бол Бадрал гэдэг жүжигчин шиг санаж байна. Тэгээд яагаад надад эсрэг дүрээр ингэж жинтэй санагдсан бэ гэхлээр яг эсрэг дүр юм уу гэхээр хийж байгаа үйлдэлүүд нь за яг кино гэхлээр энэ зүүн гар байна да. Энэ л сонин гар байна да гэдэг юм мэдрэмж өгөхгүй. Гэхдээ энэ хүний гаргасан шийдвэрүүдээс, энэ хүний ааваас гарсан шийдвэрүүдээс, энэ хүний тэнэглэлээс гарсан үр дүнгээс болоод кино маань өөрөө бүтэн ингэж хувирж байгаа те. За үрлээ хүүхдтэй бэлгэсэн болж хоцорж байна. Дэлгэр сургуулгүй болж байна. Хайртай хүнээсээ хаагцж байна. Гэх мэтчлэн энэ хүнээс шалтгаалаад тэр киноны үр дүн тэр хоёр хүний хувь тавилан за тэг хүүхдийг оруулах юм бол баг 3 хүний хувь тавилан оронгороо эргэж байгаа гэдэг утгаараа энэ кино энэ дүр эсрэг дүрдээ дурддах хэрэгтэй болов гэж бодож байна. Тэгээд энэ бол дүр character development гэхээсээ илүү зохиол нь сайн бичигдсэн болохоор энэ дүр нь өөрөө сайн эсрэг дүр болж харагдж байгаа гэж би дүгнэж байгаа. Гэхдээ би заавал оруулах хэрэгтэй гэж бодсон учраас honorable mentioned би юм таартай нэгийн баярагийн дүр буюу жүжигчин Бадралын баярагийн дүрийг оруулсан байгаа. За тэгээд топ 10 руу орцгоё. Топ 10-ын 10-т. За 2019 оны 1 сарын 5-нд нээлттэй хийсэн Хэмэр киноны эсрэг дүр жүжигчин Тод Гэрлийн за дүрийнх нь яг нэрийг мартчихж ерөнхийдөө энэ листийг би сүүлийн 2 хоног бэлдсэн. Тэгээд ер нь хангаа харж байхад бол Сэрэл киноны Ахлам гэдэг дүр өөрөө нэлээд дээгүрт байгаад байсан. Хуучин өмнө бичвэр бичижсэн вебсайт дээр тавигдсан гих мэтчлэн юмнуудыг ингээ уншиж байхад бол тэр яг Сэрэл киноны Ахлам бол нэлээд өндөрт байгаад байсан. Тэгээд би Сэрэл киног үзвээ. За окей. Би үзэж байгаагүй юм байна. Яагаад энэ Ахлам амар эсрэг дүр юм бэ гэд үзсэн. Сайн кино байсан. Мэдээж тухайн үед Монгол кино үйлдвэрээс кинонууд гардаг байсан. Дээрээс нь тэн дээр Орос эмч орж ирээл ингээл бид нарыг ингээ өвчин бөөснөөс нь ингээ салгаж байгаа гэх мэтчлэн ингээд юм тэ пропаганда юмнууд бол зөндөө байгаа. Гэхдээ эсрэг талаараа кино урлагийн хөгжөхөд бол нэлээд нөлөөлсөн. Тэгээд би тэр киног үзчихэд яг тэр Ахламыг оруулах гэсэн чинь надад тэр кино өөрөө цагийн байдлаас ч болоод юм уу алтан үеийн киног хүндэтгэж байгаа ойлгож байгаа ч гэсэн нэг сүртэжинтэй орж чадаагүй үеижний хувьд гэсэн. Тэгээд би яг санаж исэн чинь Хэмэр киноны Тод Гэрлийн бүтээсэн энэ дүр орж ирсэн байхгүй юу. Тийм учраас би энийг оруулах хэрэгтэй болов уу гэж 10-т оруулсан. Тэгээд ерөнхийдөө Ахламын хийж байгаа үйлдэлийн биеийн хилэмж за бүр цаашлах юм бол ингээд харагдах үзэмж юмтай харьцаж байгаа байдал гих мэтчлэн тэр хүний сэжгийг хүргэж байгаа энэ шашин нэр номлол гэдэг зүйлээр төрий барьж ямар муухай үйлдэлүүд хийж байгаа. Одоо шашин нэрийг дамжуулаад ингээд тэ ард нь өөрийнх нь шунахыг атахыг сэтгэл яаж явж гин тэн дээр үйлдэлээрээ яаж гаргаж гин гэх мэтчлэн дүрээ амар сайн гаргасан зохиол нь сайн бичигдсэн. Тэгээд Хэмэр кино чинь ер нь бол бас нэлээд 95 улс мосод бас явсан гэдэг баг шүү. Дэлхийд нэлээд сайн явсан одоо кино наадмуудаар те. Тэгээд аль талаараа киноны зохиолыг бол Хамсүрэнгийн Хүрмээр гэдэг найруулагчаас бичээд найруулагчаар нь драмын театрын жүжигчин Эрдэнэлэг буюу Эби бид нарыг сайн мэдхээр тийм ээ бичиж найруулсан киноны эсрэг дүр болох Тод Гэрлийн энэ ламынхан дээр марчаад гэхдээ ямар ч энэ дүрийг би топ 10-т оруулсан байгаа. Тэгээд 9-т бол Ядуугийн зовлон.
За тэгээд энтэй маргах хүн бол надтай их цөөхөн баха. Гэхдээ би эхэндээ бодож ирсэн заяа. Яагаад би эхэндээ оруулахдаа нөгөө нэг сүнс биш үү, нөгөө сүнс эмээ биш үү те, яг нөгөө шүн үзэгддэг алтандаа хорогдсон тэр эмээг оруулсан байсан. Тэгээд дараа нь манай хүн надад гүй яг энэ эсрэг дүрс чинь тэр хуршайлын эмх одоо эмгэн тэр жүжигчин хүрлээг ингэж юу хийж байгаа, буст хийж байгаа те. Тэгээч ингээч гээд нэг юм залчин үүдлүүд гаргаж байгаа. Тэрнээсээ болоод яг үүндээ тэр алтанд тэр эмгэнээс илүү энэ эмгэн илүү хорогдсон байгаа байхгүй те. Тэр шалан доороос гарч ирдэг хэсэг мэсэг ч юм уу те. Гэх мэтчлэн. Тийм учраас энэ дүрийг би ёст оруулсан. Дээрэс нь носталжик амир хөдлөгдөг зүйл. Одоо яг энэ дэр нэг хаалтан дотор те хашлтан дотор нэг юм хэлэхэд аимшиг киноны дүрийг эсрэг дүрээр оруулахад амар сонир санагдсан л та. Яг тэгэхээр аимшиг киноны дүрийг эсрэг дүрээр оруулна гэдэг чинь аимшиг киноны гол дүр чинь өөрөө аимшиг кино чинь үгүйсээ эсрэг л байж таарна шүү дээ, бид нарыг айлах гэж байгаа юм чинь. Тэнгүүд яг аимшиг киноны эсрэг дүр нь эсрэг дүр юм уу, гол дүр нь гол дүр юм уу те? Миний ярьж байгаа ойлгож байна уу? Тийм учраас би бас энэ дэр ашлтан дотор хан киноны хүнийг оруулаагүй. Гэхдээ илүү носталжик талаараа энэ хүний character байгаа байдал тэгээд тэр нэг шаланд ороос гарч ирдэг хэсэг гэх мэтчлэн зүйлсүүдээр нь ер нь бол үдсэн бүх хүмүүс бүгд мэдж байгаа. Энийг бол ёст оруулсан байгаа. Тэгээд жүжигчнийхэн нэрийг марчиж уучлаарай. Дүрийнх нь бас нэрийг марчиж уучлаарай. Ойлгодгүй юу? Заа уучлаарай. Тэгвэл ойлгоорой гэж байна. Ойлгохгүй ойлгомжтой ярихгүй байгааг минь ойлгоорой гэж байна. Хажид гэхгүй юу? Yes. За 70 бол энэ дүрийг ямар дүр гэдгийг мэдэж байна уу? Сэндэр чинь болохоор саяны нөгөө юу өмнөх байхгүй юу? Нөгөө алтандаа хорогддог. За энэ дүрийг санаж байгаа хүн байна уу? Энэ дүрийг. Цэрэндаа гэж үжигч нэ. За ямар ч ясаа ойлгочлаа юм байна. За энэ дүрийг бол 7-д оруулсан байгаа. 7 хаа. Yes, тэ атхан үлдсэн эрдэнэ. Тэгэд миний энэ tier list одоо энэ топ 10-т хамгийн сүүлд орж ирсэн жүжигчин. Одоо дүр тэгээд атхан үлдсэн эрдэнэ буюу Хувьсэл продакшны одоо хэд киног нь мэдэхгүй байна. Ямар ч байсан ганчмэг. За киноны плотыг нь тэр чигт жоох ярьчээ. Тэгээд нэг актер спойлер болохгүй байх. Гараад нэлээд удацсан кино. За хутлаа ярьсан баг 10 жил болж байгаа кино учраас ярихад илүүдэхгүй байх. Ерөнхийдөө насаараа сумын заан арслан авраг биш аймгийн жилөө байсан тийм бүх хүн байгаа. Тэгээд хүүгүү. Тэгээд сүүлийн охиноо удам залгах одоо нэг ганц өрсөлдөгч чи удам залгах хүүгүү штэ гэж хэлсэн. Тэрнээс болоод өөрийнхөө баг охиныг хүүшиг өсгсөн. Тэгээд тэрийг нь зөвхөн эхнэр нь өөрөө мэддэг. Тэгээд тэр охин ч гэсэн өсөхдөө өөрийгөө хүүгээ бодоод өгсөн. Тэгтээ охин. Тэгээд манай хүн өөрийнхөө зөвхөн тэр honor бүхийн удам тэр нэг юмнуудыг авч үлдэхийн тулд охиныхоо ирээдүйн амьдрал бүх юмнуудыг sacrifice хийж байгаа. Тэгээд дээрэс нь эхнэрийнхэн дүрдэн жүжигчин урнаа тоглосон Хувьсэл продакшн. Тэгээд эхнэрээ энэ талаар олон юм яриулахгүй тулд хэлийн тастаа хийчихсэн. Нүхэнд хийгээд зоддог. Маш аимшигтай. Зөвхөн тэр эр хүний хиймэр лундаа бусдын дор орохгүй бүхийн удаа авч үлдэнэ гэдэг энэ хүний талаас харахад бас конфликт бас байгаа. Ингээд яагаад эсрэг дүр болоод байгаа вэ гэдгийг ойлгох бас боломж байгаа. Тэр нь зохиолн дэж бичигдсэних. Нөгөө талаасаа тэнд маш жинтэй юм хүчтэй хохирлууд явагдаж байгаа. Эхнэр нь хохирж байна. Тэр бүхэл бүтэн өөрийгөө хүүгээд бодоод өсөж байгаа охин хохирж байна гэх мэтлээ. За тэрнээс шалтгаалаад тэр охин ингээд тинейж болж молоо те өсвөр нас масанд очиад ингээд янз бүрийн конфликтууд гарч ирээд те.
Тэрнээс болоод тэр нэлээд жинтэй. Тэгээ энэ киноны ер нь л маш сайн дүр. Тэгээ хэрвээ үзээгүй хүн байх юм бол заавал үзэрэй гэж хэлмээр энэ хойсол бардагчны атганд үлдсэн эрдэнэ гэдэг кино байгаа. Энэ бол бас underrated кинонуудын нэг гэж боддог. Тухайн үед бол нэлээд ингэж бас бүүм хийж исэн. Гэтэ яг одоо Манус болон энэ лайв стримийг үзэж байгаа хүмүүс баг үзсэн болов гэж бодож байна. Тэгээд үзсэн хүн байвал сайн байх. Миний ярьж байгааг бас сайн ойлгож байгаа гэж бодож байна. За тэгээд дараагийн дүр бол Балжин юм баха тийм ээ. Балжин юм найруулагч гэдэг баха. За найруулагчийн нэрийг буруу санджиж магадгүй шүү. Гарын 5 орны шагдар орсон байгаа. За одоо чи хэд дээр явж байгаа вэ? Шагдар топ 17-д явж байгаа. Топ 17-т орсон дүр бол гарын 5 орны шагдар гэдэг дүр байгаа. Тэгээд ягаад би энэ шагдар гэдэг дүрийг оруулсан бэ гэхлээр амар сонирхолтой. Одоо сүүлийн үед ер нь сүүлийн 5 жилээс харахад шагдрын зөвч юм шиг болж малаад байгаа байхгүй тий. Хүн хайртай хүнийхээ төлөө хайртай өөрийгөө аз жаргалтай байлгадаг газраа сонгосон энэ хүний буруу биш гэдэг. За киногийн үзсэн хүмүүс бол миний ярьж байгааг ойлгож байгаа гэдэг конфликтыг гаргаж ирсэн. Тэгэнгүүт тухайн үед энэ кинон манай аав ээж ах эгч нарынхаар болонгууд одоо 5 хүүхдээ их нэртэй нь хаяад залуу хүүхэн лөө яваад өгцөн. Хүүхэд их нэрээ хаяад өөр эмэгтэй рүү яваад өгцөн. Өөдгүй ирийн дүр байгаа байхгүй юу? Тэр талаас нь харах юм бол амар эсрэг дүр. Энэ бол нийгэмд байж болох амар жинтэй юм юу хүн сэдвийг хөндөж гаргаж ирсэн. Зохиолонд сайн бичигдсэн. Тэгээд дээрэс нь за ах жүжигчний юуг нэрийг бол марцчихаж жүжигч ахын тэр дунд жүжиглж байгаа толинд харж байгаад өөртөөгөө тоглолт хийж байгаа. За тэгээд кинон дээр гардаг тэр жижигхэн одоо юунууд метафорууд нь бол бүр амар одоо тэр зарааг нь хулгаалаад явцсан бахад хулгаачаа гэдээ явдаг хэсэг бол миний юу ярьж кино үзсэн хүмүүс амар сайн ойлгож байгаа. Одоо хулгаачаа гэдэг нь чи миний зарааг хулгаалснаас илүү чи миний аавыг хулгаалсан шүү гэдэг метафор явж байгаа. Тэ? Гэх мэт чим метафорыг бол амар сайн хийж чадсан. Тэгээд энэ дүр маань өөрөө амар сайн хөгжсөн. Тэгээд нөгөө талаас нь олонгод одоо ингээд сүүлийн үеийн хүний эрх мэрх хүн өөрийнхөө аз жаргалтай байх хэвээр газрыг сонгох ёстой гэдэг ийм өнцөг илүү давмгаалж болсон үед болонгод одоо нэг юм шагдрын зөвч юм шиг болоо л те. Нөгөө талаасаа тэр эхнэр нь нөхөр шиг хүндэлдэггүй байсан учраас энэ хүн явсан гэдэг ч юм уу. Олон конфликтүүд үүсгэж байгаа. Тэгээд яагаад энэ конфликтүүд сайн үүсгэж байна гэхлээр зохиолыг бичсэн киног найруулсан хүн маань өөрөө хариултыг нь үзэж байгаа хүнд нь өгчөж байгаа байхгүй юу? Чиний яаж ойлгох чинь, чиний хизээ үзэх чинь хамаагүй энэ киноны ийм нөхцөл байдал бол үүссэн. Минийхаар бол одоо тийм миний зохиолтоор бол ийм байна. Чиний яаж харах чинь бол чиний асуудал. Гэхдээ ийм байна. Ямар ч байсан энэ хүн бол ийм 5 хүүхдээ их нэртэй нь хаяа яваад их нэр нь ингээд үхээд хүүхдүүд нь арга бараад ингэсэн. За нөгөө талаас харах юм бол эхнэр нь хизээч энийг эр хүн шиг хүлээн зөвшөөрж байгаагүй, мундаг байна гэж хэлж байгаагүй. Дандаа гойчолж нөхрийнхэн цалин хангалттай төвшөнд амьдралаа аваад явах боломжтой байсаар байтал үйлдвэрт ажил хийсээр байгаад одоо хүнд ажил хийж байгаад өнгөрдөг гэдэг ч юм уу. Ингээд олон талаас нь ингээд харсан. Тэгээ одоо биднийхаар Кристофер Нолан гэдэг таймлайнаар амар их тоглож байгаад үзэгчдэд ийм хариулт өгөөд тэ Inception кино за Tenet гэх мэтлэн кинонуудаар ингээд хариултыг нь биднэрт ингээд өөрт нь үлдээгээд орхичдээ шүү дээ тэ. Тэрэн шиг тийм гоё хариултыг нь өөрсдөнд нь үлдээсэн цаг үе ингээд timeless уран бүтээл. Тэгээд character-ийн хувьд бол бас нэлээд сайн эсрэг дүр. Тухайн үедээ цаг үедээ бас ингээд шагдар шиг одоо эхнэрээ хаяа авцсан гэдэг тийм тэ. Шагдар юм хаашаа тэр нөгөө
мод хагалдаг хэсэг амар iconic шүү дээ. Сэргэж мэргэжтэр хүртэл гардаг шиг санаж байна. Тийм болохоор би энэ дүрийг 7-д оруулсан байгаа. За хитрхийг ярьж байгаад уучлаарай. Ямар ч байсан юм л тийм шүү. За 6-т. 6-т бол энэ та бүхний харж байгаачлан за киноны найруулагчийг бол мартчихсан байна. Лардмаа киноны нөхөр гэж л хэлээ та. Жүжигчнийх нь нэрийг мартчих. Жүжигчнийх нь нэрийг санаж байгаа хүн байвал комментэн дээр бичиж үлдээгээд өөрийнхөө сэтгэлдлийг бас үлдээгээрэй гэж хэлмээр байна. Тэгээд эхнэрийнхэн дүрд бол Брюс Уоррен тоглодог. Топ модель. Тэгээд ерөнхийдөө нэлийн нарциссист тийм хүн эхнэрээ гэрэл сайхан. За окей, гэрэлгүй юм уу? За ямар ч байсан гэрэлтэй юм байна. Жүжигчин. Тэгээд эхнэрээ зөвхөн өөрийнхөө дураар байлгах гэж үздэг. Тэр хүнд ямар ч эрх чөлөө өгдөггүй жижигхэн яг гаднаасаа ингээл харахад энэ кинонд ингээд жижигхэн ивент төр очиход ямар аз жаргал гаднаасаа харахад амар аз жаргалтай нөхөр нь хуйлч ч юм уу ямар нэгэн байдлаар нэг юм өндөр дунджаас дээш төвчний амьдралтай хүн. Гэхдээ яг энэ амьдрал дунд ингээд орох юм бол энэ амьдрал ямар ч аз жаргалгүй нэмэгтэй амар struggle хийж байгаа. Бүх зүйлээ хаяад шалдан гэрээсээ гараад яваад хөөгдөөд гараад за киноны плотыг ярих юм бол шороо оронгоор ингэж яваад тэгсэн ч гэсэн энэ хүн араас нь хөөцөлтөөд ингээд киног нөтсөн хүмүүс л мэдж байгаа. Маш их хадал явдалтай, салж өгдөггүй, үзэн ядмаар ямар лалрын писта авъя гэж бодмоор сайн эсрэгдэр. Энэ бол амар iconic. Тэгээд найруулагч, зохиолч талаасаа жижиг сегментийг сонгож авсан. Одоо ингээд эсрэг дүр гэхээр бид нар ингээд мафиан босс эсвэл ингээд бүгдийг хөтлөгдөг, бүх юмны хөшигний ард ингээд сууж яадаг юм. Бүх юмныг genius plan хийж яадаг юм. Тахир шиг эсвэл одоо юу гэдэг чи Joker шиг ч гэдэг юм уу те, psychopath, тийм баачка байдаггүй маа. Жижигхэн сегмент гэр бүл гэсэн те сегмент дээр ийм адгийн писта байж болж байна те. Тэгэд энэ өөрөө жижиг сегмент дээр амар жинтэй орж ирж байна. Яг тэгэхээр хүн болгон гэр бүлтэй болно. Тийм үү? Тэнгүүд одоо иймэрхүү characterтэй иймэрхүү хүн орж ирэнгүүд бид нар одоо relate хийхэд илүү юу хийж байгаа гэх юм уу? Дөхөн болж байгаа гэх юм уу? Одоо сонгож байгаа section жижиг болчихж байгаа учраас. Тэгээд жүжигчний хувьд л дүрээ сайн гаргаж авсан, зохиол нь сайн бичигдсэн. Мэдээж эсрэг дүр сайн байхын учир нь гол дүр сайн байж эсрэг дүр тодордог. Гол дүр сайн байхын тулд эсрэг дүр сайн байж гол дүр сайн тодордог гэдэг шиг балансыг маш сайн барьсан юм шиг санагддаг. Тийм учраас би за гэрэл сүх гэж гэрэл сүх гэрэл сайхан гэж за жүжигчнийхэн дээрийг марчиж уучлаарай. Ямар ч байсан энэ жүжигчний Лардмагийн нөхрийн дүр бол миний хувьд бол нэлээд iconic, топ 16-т оруулсан байгаа. Тэгээд дараагийнх болохоор бүүм. Зүрхний хилэн киноны жүжигчин Барсагийн Манж Амбан гэх юм уу та Фюм фаун ч ялаа. Би нэрийг сайн санахгүй байна. Энэ дүрийг оруулсан. Тэгээд яг нь ерөнхийдөө Монгол жүжигчд дундаас би эсрэг дүрийг хамгийн сайн бүтээдэг одоо хүмүүс гэх юм бол ингээл нэрлж болж байна л да тий. Дамжаагаас эхлээл ингээл Болдбаатар, Барса. За Барса бол эсрэг дүрээрээ маш алдартай. Тэгээ сүүлийн модерн тал дээр бол маш сайн алдартай болж байна. 37 дугаар тоочгийн бас дүрийг нь бодчихсон. Гэхдээ тэр нь бол одоо бидний хэлэмжээр бол одоо нөгөө Harry Potter-ын Snape багш шиг, за Naruto-гийн Itachi шиг гэх мэтчлэн тий. Буруу зүйлийн төлөө буруу юм хийж байгаа ч гэсэн зөв зүйлийн төлөө зөв үр дүн гаргахын төлөө бүхнээ зориулж байгаа дүрштэй товчхондоо бол тий. Itachi, Snape гэх мэтчлэн бүх амьдралаа тэр юмны төлөө зориулсан гэдэг шиг дүрүүд айгүй сайн гаргаж ирж байгаа. За тэгээд зураг дурдж болж байна. Зураагийн галзуу ганаа бол бас нэлээд iconic. Тэгээд яагаад би одоо Барсагийн энэ олон эсрэг дүрүүдээс энэ зүрхний хилэнг сонгосон бэ гэхээр яг pure шүү дээ. Тэр бүр ингээд цэвэр эсрэг дүр. Тэгээд дээрэс нь өгж байгаа энэ топик нь өөрөө манж
Манусын хамгийн эмзэг сэдв заяа. Монголчуудын хувьд бол хамгийн эмзэг сэдв. 300 жил бөхсдүүлчихэж байгаа шүү дээ, тийм. Тэнгүүд яг тэрэн дээр ингээд тэрийг ингээ хандл хийж байгаа, манжаас ирж байгаа байлаар сэжхийн тэр хүний гэр бүл одоо мэдээж манж хүн юм чинь зүгээр нэг юм колон улс дээр ирж байгаа юм чинь тэр жижиг сегментэд Монголын нэг гэр бүл болж байгаа асуудал эсвэл тэнд нэг амбан сайдын ар гэр болж байгаа асуудал bullshit хамаагүй энэ бол ажиллаа хийж байгаа. Тэгтээ тэр ажил амар лалрын те. Тэгээ тэрийг маш сайн хийж чадсан, ямар ч өршөөлгүй байлаар сэжхийн үнэхээр үзий ядмаар яг pure villain нэг гаргаж ирсэн байхгүй юу. Тийм учраас би зүрхний хилэнгийн энэ Барсагийн дүр за энэ нөгөө ам сайдынх нэрийг марччихжээ. Фам чүн ч лөө сонирхолтой юу гэдэг. За яг full киноныхоо зохиолынхоо хувьд бол бас ярина бас зарим нэг хэсгүүд дээр нас нэг хэлэх гээд байгаа санаагаа 2 3 хэлээд байгаа эсвэл хитрхээ сонжирсан too dramatic болох гэж үзсэн гэх мэтчлэн киноны тавилт scene тиймэрхүү юмнуудыг ярих юм бол их юм болох байх. Гэхдээ цэвэр энэ дүрийнхээ хувьд бол маш сайн байсан гэдэг утгаараа 5 6 юу? 5 баха тийм ээ? 5 орсон байгаа. За. Дарааг болохоор баг болгосон. Яагаад та нар баг болгосон гэдэг киног би одоо энэ дөрөвт орж байгаа юм байна. Баг болгосон гэдэг киног яагаад би топ эсрэг. За энэ киноны эсрэг дүрэн танд юу гэж бодож байна? Асууя. Үзэж байгаа хүмүүстэй. Одоо ингээд эсрэг дөрүүдийн талаар хэдлээ яриад байна шүү дээ. Топ 4 дээр ороод ирлээ. Энэ эсрэг яагаад баг болгосон? Энэ миний тир листэнд дөрөвт орсон гэж бодож байна. Тэгэд энэ киноны та нарынхаар энэ киноны эсрэг дүр нь юу гэж бодож байна? Үзэж байгаагүй юу? Баавга гэж. Хальт хугацаа үгүй. Ээж нь гэж байна. За окей. Гол дүр нь ягаад эсрэг дүр гэж. Манай хүү. За окей би нийгэм гэдэг хариултыг авлаа. Яа даста маян сүрцөө. Яг би баг болгосон киног дөрөвт оруулсан бай гэхлээр энэ кинонд яг pure эсрэг дүр гэж бол байхгүй. Яг pure эсрэг дүр гэж байхгүй. Гэхдээ яг эсрэг дүр нь юу юм бэ гэхлээр ядуурл утаа тэгээд боловсролын асуудал. Яг энэ 3 системд доголдолтой байгаа 3 сэдвийг хүндсэн байхгүй. Энэ одоо Монголын Улаанбаатарын утаа. Монголын Улаанбаатарын хүмүүс хасах 45-д амтнаж амьдрах боломжгүй те. Баавга хүртэл ичээндээ ордог ийм цагт те. Ийм нөхцөлд те. Ээжээсээ хол 3 хүүс survive хийж байгаа. Энэ яг юунаас болж байгаа те? Нийгмийн асуудал. Энд тэнд тийм хүмүүс амьдарч байна. Зөвхөн дулаахан хонохын төлөө бид нар өлсөх мөлсөх талаар ингээд ярихад ингээд яг одоо ингээд бодоход бас тий хамгийн сүүл хизээ өлссөн бэ гэж бодоход амар сонирн бохгүй юу те. Тэгэхэд яг үндэ амьдрал тэнд болохоор өлсөх хөл зүгээр дараагийн асуудал байгаа байхгүй. Дулаахан хонох. Энэ яг өнөөдрийг давах, өнөө шөнийг давах нь тэдний хувьд тийм амьдрал байгаад байгаа байхгүй. Тэгэхээр ингүүд нийгмийн асуудал, энэ утааны асуудал. За тэгээд за эндээс гарсан бол мэдээж боловсрал. Яагаад тэгэхээр энэ киноны ганц hope нь өөрөө энэ кино одоо дүүхүүч нь өөрөө физик олимпиадад мундаг штэ тий. Тэнгүүд ирээдүйд би мундаг байх юм бол та хэдийг таныг ажил хийхгүй жаргаа штэ. Би олимпиадад ороод ингээд сургуульд ороод ингэх юм бол мундаг цалин аваад ингээд штэ гэдэг ганц hope нь бол боловсролын асуудал байгаа юм. Гэхдээ аав ээж нь боловсралгүйгээс болоод энэ киноны дөрүүд болон энэ гэр бүл тим нөхцөл төр очиж байгаа. Тэгээд дээрэс нь утаа, тэгээд нийгмийн асуудал. За цаашлаа явах юм бол
одоо тэр багш яагаад тэр сургуульд ингээ багшилж байгаа гэх мэтчлэн маш олон сэдвүүдийг хөндөж авсан. Тэгээд би товчхондоо хэлэх гээд хахад энэ баг болгосон гэдэг кинон яг Вилн гэсэн ийм бодит физикл дүр одоо эсрэг дүр байхгүй нэ нийгмийн товчхондоо тийм нийгмийн системийн асуудлуудыг маш сайн шүмжиж чадсан. Тэр нь маш том эсрэг дүр байж чадсан учраас тэрийг дүр болгож чадж байгаа байхгүй юу. Хэрвээ тэгж харж чадах юм бол тийм ээ. Тийм учраас би баг болгосон кинон дөрөвт оруулсан байгаа. Санал нэгж байгаа юм бол лайк дараарай, subscribe дараарай. Санал нэгдэхгүй байгаа бол комент бичээрэй. Яагаад бичихгүй байгаагаа бас. Яагаад санал нэгдэхгүй байгаагаа, яагаад санал нэгдэж байгаагаа гэх мэтчлэн юмнуудаа лайк, subscribe, комент бичиж илэрхийлээрэй. Таалагдж байгаа лайк дараарай тийм үү. Одоо 4 гэхээр одоо топ 3 руу орох гэж нэтлээ. Топ 3 руу ороход бэлнэ үү? 4 болгон нийгмийн өөр хилэмжийг гаргаад байсантай. Yes. Тэ. Ерөнхийдөө нэг юм жижиг нэг синээр маш олон сэдвүүдийг давхар хөндөж чадаад байсан гэх юм уу те. Одоо танай ээж чинь уншиж чаддгүй үстэй гэдэг син. Ингээд бан гэд камер ийшээ эргээл энэ дэр ингээд ээж нь өөрөө боловсралгүй тэр хүүхэд юуны төлөө ингээд зүтгэж байна гэх мэтчлэн тийм айгу одоо олон нэг ийм син план дээр олон сэдвүүд олон айдиануудыг үзэгчид биднэрт маш олон мэдээллүүдийг цөөх хугацаанд өгч чадсан гэх юм уу. Тэр нь амар сайн санагдсан. Тэ. Тэгэд винирээ бидэнд яг хэрэгтэй байсан. За. Топ 3 руу ороход бэлнэ үү? Топ 3-ийн 3-т. Би яг ярих уу? Би ярих ёстой юу одоо? This is my top 3, bitch. This is my top 3, bitch. We got 2 more. We got fucking 2 more. Энэ бол би яг ярих уу? Би яг ярих нь зөв үү? Би ярихаас айж ийн гэж. Oh my god. Би юу ярих юм дээр? Би зүгээр энэ кино үзчихэд супер контент авахаасаа айжсэн л гээл бодчих шээ. Тэр синийг санаж байгаа өстэй fucking супер контентны төлөө цэнхэрн байдаг лүү те жахт нь гарын түлдэг. Yes, энэ бол жүжигчийн отхон цэцэг. Орхиц киноны 1-р ангийн хойд ээжийн дүр. Уучлаарай. Яг дүрийнх нь нэрийг мартчихаж. Гэхдээ жүжигчин отхон цэцэг underrated as fuck. Sexy as fuck. Beautiful as fuck. Үнэхээр гоё биетэй эмэгтэй. Үнэхээр. Тэгэд би за ингээ сайз жижигхэн стори ярихад Селен Намба гэдэг нэвтрүүлэг байдаг шүү дээ. Тэн дээр жүжигч отхон цэцгийнхийг бацаан бахта үзчихсэн санд. Доторх хүн маш beautiful. Тэгээд энэ дүр амьлуулалт. За та нар тэгээ мэдэх юм бол аюултай харилцаа гэдэг кино мэдж байгаа бас. За энэ дээр би яг юу ярих хэвтэйгаа мэдэхгүй байна. Саний дөрүүд дээр айгүй гоё ингээл инфорсацаараа шаатсан. Тэгээд одоо яг
Мэдэхгүй одоо яах шүү. Энэ дөр бол Монголын киноны эсрэг дүрүүдийн icon. Миний мэдхийн iconic as fuck. Энэ бол зүгээр айц хүз гэдэг үг хүн байсан бол энэ л байх байсан баг. Би тий бодсон аюултай харилцааг үгүй гэхдээ үгүй байхгүй чи орхицын ээжийг үдчихэд аюултай харилцааг үдсэн болохоор надад аюултай харилцаа илүү аюултай санагдчихж байгаа. Тэгээд дээрэс нь хөнсөж байгаа сэдвийн хувьд бол тэр бол зүгээр нэг юм хайр дурлал асуудал. Энд болонгоо нэг юм human thing. Тэгээд дээрэс нь нэг юм дундаж гэхээс илүү одоо ихэвчлэн Монголын одоо юу гэж хэлэх юм бэ? Ихэнх монголчуудын амьдралтай маш ойрхон юутай, сэдвтэй, юутай environment нь адилхан, дүр хөндлөлт нь адилхан байдаг зүйл байхгүй юу товчхондоо. Тэгээ тэн дээр яг ийм хүн байгаа байхгүй юу. Тэднээс нь ийм хүн амьдрал дээр бас байдаг байхгүй юу. That's why ер нь л хүн нөгөө өгсөн хүнээс биш амьд хүнээс айжээ гэдэг үгтэй ойролцоо байгаад байгаа байхгүй илүү relative байгаад байгаа байхгүй ойлгож байна уу чинь ингээд аюултай байгаад байгаа байхгүй. Тийм учраас that's my top 3. Joke on you relate хийх юм ихтэй төрсэн. Relate хийх юм төртэйсэн гэдэг нь яг гэр бүлийн асуудал гэхээсээ илүү нөхцөл байдлын хувьд гэх юм уу? Яг би гэр бүлийн асуудал төр бол аав ээж нэтрийн юм дээр ямар ч relate хийхгүй. Ерөнхийдөө багуу болгосон кино гэдэг нөгөө би багада яг тийнейж үе нөгөө гэр оролт яг өссөн учраас яг энэ амьдрал нөгөө цалингаас цалин юу туцдаг. Тэгээд аав ээж нүдэн дээр яаж хичээж ийн, хичээсэн нь яг яаж бүтлгүүч чинь. Тэгээ яагаад хэрүүл хүсэж ийн гэдэг ч юм уу. Тиймэрхүү юм дээр л relate гэдэг талаар хийсэн. Тийм. Гэхдээ яа гаач маань. Тийм юм байсан болохоор л relate хийж байгаа байх. Тэгэд одоо юу гэж нөх вэ? Тийм үү. Яг гэхдээ үсэг байх та хүний хүүхдийг өсгөнө гэдэгт хүний хүүхд харин тийм байхгүй дайстай конфликт байхгүй одоо яагаад эсрэг дүр сайн болдог вэ гэхэлэр тэр эсрэг талд нь зогсож байгаа шалтгаантай байгаад байгаа байхгүй тэр нь бодит байж тэр эсрэг дүр илүү хүчтэй болж байгаа байхгүй юу нь мэддэхгүй би нэг бачка хари орноос ирсэн би дэлхийг эзэлнэ. Айлан бүгдийг халж хитаал. Ингээд байвал тэр нэг юм сүртэй эсрэг дүр биш байгаа шүү дээ. Тэгэнгүүт эсрэг дүрүүдийг хүчтэй болгодог зүйл чинь юм шалтгаантай. Яагаад муу санаад байгаа? Яагаад тэр хүмүүсийг үзэн ядуулахаар юм балиар зүйл хийгээд байгаа юм? Яагаад тийм вилн байгаад байгаа гэдэг шалтгаан тодорхой бодит relate хийх ойлгох боломжтой. Яагаад гэвэл тэр чинь тийм шүү дээ гэдэг шалтгаантай байж юм чинь тэр эсрэг дүр чинь лолрын хүчтэй болж байгаа байхгүй юу. Тэнгүүд ануужгийн зөв хүний хүүхдийг өсгөх нь тэр хэцүү. Гэтэ нөгөө талаасаа бас юм байна гэдэг ч юм уу. Монголчууд бүр жинхнээсээ дургу болж молоод тэгтлэл дүр гаргасан гээл бод баста гэд. Кайрас ер нь хэдтэй юм бэ гэнэ. Би манчил 96 оных штэ. Хэцүү байсан тэгээд амар тамлж яана гэж бодсон ш ментал асуудал. Яа, эн чинь нийгмийн асуудал ахгүй. Тэр чигтээ одоо ингээд энэ кино ингээд харахад отхон цэцгийн дүрээр ингээд маш олон зүйлүүдийг ингээд ухаж төнхөд харах юм бол эн чинь маш олон нийгмийн асуудлуудыг хөндөж байгаа хгүй. Нийгэмдэр ингээд
салалт их байна. Хоёр дахь амьдрал их үүсэж байна. За хоёр дахь амьдралаасаа болоод гарсан хүүхдүүд их хохирж байна. Хүүхдүүд тэ хүүхдүүдийн эрх их зөрчигдөж байна. Тэг хүүхдүүд нь аавыгаа дагаж байна. Эсвэл ээж нь өнгөрчвөл аавыгаа дагах шаардлагатай болж байна. За аавыгаа дагаа явах юм бол мэдээж нөгөөх нь эхнэртэй болгоод хойд ээжтэй эсвэл хойд аавдаа ингэж дарамтлуу дэрлэх юм юутэй болж байна. Дарамттай байж байна. Эсвэл хамаатан садна гайгүй биш л бол асуумжийн газар явж гэнэ гэдэг ч юм уу. Тэ хоёрдугаар анги дээр гардаг. Маш олон нийгмийн асуудлуудыг давхар ингэж хөндөж гаргаж ирж байгаа байхгүй юм чинь. Тийм учраас энэ кино манус ингээд харахад л юм лалрын хөгийн хүүхэн шиг байгаа боловч нөгөө талаас нь чинь лалрын дип шааж байгаа байхгүй юу. You see what I'm saying? За энд архицын дискшн ингээд дуусах ба. Миний топ 2-ыг харахад бэлэн байна та нар. Надад дахиад 2 4 байгаа шүү дээ. Надад дахиад 2 4 байгаа шүү дээ. Энэ бол миний топ 3 шүү. За тэгээд топ 2-ын төлөө Монголын кино урлаг хөгжихийн төлөө үүнээс цааш газар үгүй шиг санагдаж байна. Үүнээс цааш газар байна аа, байш юу? Дараагийнх нь та нар. Дараагийнх нь хармаар байна уу? 3 2 Окей. 1 That's the wheel. That's the fucking wheel. That's Oh my god. Oh my god. Баачка штэ. Баачкатай яг юм ярих уу? Яг баачкатай. За. That's the red flag үстэй. Жинхэнэ red flag гэдэг үг чинь одоо хүн байсан бол баачка л аваад. За баачкын талаар ярмаар байна уу? Баачкын талаар ярих уу? Та нар баачкыг мэдхүү. Баачка чинь яг үндэ л шүү дээ. Red flag чинь төвдөр баачка л гэдэг. Асууж гинөө. За яагаад тэгвэл. За яагаад. За окей. За яриулмаар лайка дарж. Subscribe хийгээгүй нь subscribe хийчих. Шеэрлмэр байгаа нь яг одоо шеэрлж.
Thank you. Өөр гоох юм алга. Өөр хүсэх юм алга. Тэгээ би танарт яагаад бачкаг топ 2-т оруулснаа тайлбарлаж өгье. Яа би энэ топ 10-ыг бэлдэж байхдаа бүр ингэж өөрийгөө харснаа. Тэстэ ямар алцгар шаачва. Лэрдмагийн хал дээр ороод ирцээ. Лэрдмагийн 7-8 хавцаа л явж байгаа. Сүүлд орж ирсэн хүмүүс таг юм юу шааж байна те. Хөндлөн шааж орж ирж байна те. Юу ч мэдрэхгүй орж ирж байдаг. Ухраагаад үзцээ юм. Бэлгүүнэж гисэн зүрхний хилэнгийн Барсагийн дүр мөрчин. Дараа нь ухраад үзээрэй. За окей. Яах вэ? За Бачкаг яагаад би 2-т оруулсан бэ гэх юм бол he's fucking badass. Үнхээ badass. Ялагддаггүй пистаа штэ. Нэгдүгээрт. Тэгээ дээрэс нь Бачкаг хүчрхэг болгож байгаа зүйл нь за онц томцын сизон 1 дээр бол луужин понцог бол ерөнхийдөө эсрэг дүр явж байгаа штэ те луужин понцог. Тэгээд дээр чин тэр луужин понцогтой тэмцэлцэж агаад төгсгөлд нь Бачка хамгийн амар нь гомбаахыг алдаг үстэй. Дамжаагийн гомбжаахыг хамгийн амар гомбжаахыг алсан хүн шүү дээ. Тийм дийлжшгүй Бачкаг харавдсан шүү дээ холоос. Яг онсон гэдэг. Тэг юу ч хэлэх гээд байна вэ гэхлээр season 1 дээр луужин понцог бол psychopath юм эсрэг дүр. Яг би энд луужин понцгийг оруулъя гэж бодсон. Гэхдээ ерөнхийдөө бол бас юм ивэс дүр واخгүй юу. Одоо луужин понцог чинь энэний найзтай луужин понцог байснараа Бачка илүү хүчрэх болгож байгаа. Ер нь бол луужин понцгийн бараг гол зорилго нь миний ойлгосноор гол зорилго нь Бачкаг илүү тод болгож байгаа байхгүй юу? Хөшгөний ард байгаа энэ бүхний ард мастер майнд чит хийж байгаа. Луужин понцог бол psychopathic, psycho мастер майнд ч юм уу тийм шиг Бачка байгаа байхгүй юу? Тэнгүүд Бачка бол яг үндэ яг жинхэнэ Бачканд байдаг байхгүй юу? Тэ? Тэгээд гомжаахыг алдаг. Тэгээд хэлгээд байгаа санаа season 1 дээр character development гэдэг чинь л энэ байх гэдгийг хэлгээд байгаа байхгүй юу? Дүрийн хөгжүүлэлт. Энэ дүр яаж хүчтэй амар эсрэг дүр болж байна вэ гэхэлэр season 1 дээр байсаар л байсан. Гэхдээ луужин понцыг эсрэг дүр шиг ингээ харагцаар байсан. Бүх юуны ард ингээл бүжинтэй яваал байсан. Тэгэд энэ мэтчлэн энэ дүр маань ингээд хөгжөөд байгаа байхгүй юу? Тэнгүүд season 2 дээр гарч ирэхэд стил эсрэг дүр. Гэхдээ ерөнхий хамгийн том эсрэг дүргээ харах юм бол за одоо тэр 76 гишүүн одоо тэр төрийн ордон сууж байгаа нөхдүүд ингээд авилгалд идэгдсэн нөхдүүд ингээд амар том дүр, амар том юм секшн юм шиг харагдаж байгаа гэсэн манай дамжаа юунд бачуураад яг хэнийг алах гэж очтیں۔ Нэг согтуу Бачкаг алах гэж нойлын тэнд ингээд явж байдаг штэ. Тэгтэл нь зүрхэнд нь орж үзий ядагдсан ахын алсан хүн. Тэгсэн ч дамжаа алж чадаагүй. Дамжаа бол алж чадаагүй. Дамжаа момчаад бол нэг үхэхээр Бачка бол дамжаа момчаатай бол нэг дийл хийхээр Бачка биш. Гомжоог нь алж яхад бол дамжаа момч бол зүгээр нэслал өнгөрөх. Дамжааг бол тоохчгүй. Шал өөр юм шийд хийж байгаа байхгүй. Банк дээр эмзэж байгаа. Дээрээс нь тэр цагаан юу илээ нэг амар том босс байгаа. Тэрэнд амар өртөө. Тэгээд банк дээр эмцэн план фейлдээд тэгмэдэ бандсандаа оронгуудаа баахан гайстай оронгуудаа
шууд өөрийнхөө хамгийн том айжсэн дайсангаа. Наа чи хизээч ялагдаг байхгүй. Би бол Баачгаа хизээч ялагдсан гэж хэлэхгүй. Наа чи бол хизээч ялагдаагүй эсрэг дүр. Өөрийнхөө эсрэг дүрийг алдсан байхгүй. Бүгдийг шаагаад. Тэд нар чи нөгөө референс нь болохоор Breaking Bad-ыг мэдж байгаа бол Breaking Bad дээр нэг мэтэ зараад тэнгүүдээ дээрлэхүүлээд тэг буцаж очингуудаа манай Walter White чинь ингээд мэт шиг баахан юм динамит шиг шит хийгээд ордон штэ. Би энийг ингээд дэлбэлэх юм бол зөв цуг өхүүл үхий бэс там хамаа алга гэд. Тэгэхэд наа чинь бас яг тэгж ордон штэ. Хоёулахнаа шууд шааж оронгуудаа би өөрөө төлөх гэснэ. Ингээ гаргаад ирсэн чинь нөгөөх нь битүү TNT боёо тесрэг боц байдаг. Тэгэл бүгднтэй ингээ шаалцаал бүгдийн шаагаал. Тэгэл явж жагаад одоо тусгай албатныханд гэх юм уу да одоо тэр хатны хүмүүст алагдчихж байгаа шүү дээ тийм аа. Тийм учраас Баачка бол ер нь бол өөрийнхөө дайснуудад бол хязээш ялагдаагүй. Өөрийн гэсэн дайснаа бүгдийн шаасан мэт наа чинь. Өөртөөгөө тулсан, өөртөө дийл хийсэн, эсрэг бүх хүнээ шаасан. Тэгээд яг нөхцөл дээр бол нэг тийм юм болсон. Тэгээд дундаас нь нөгөө найз нөхд нь хавраа завчаа мавчаа орж ирсэн гэх мэтлэн драматик юмд орж байгаа гэдэг. Баачка гэдэг хүн бол үнэхээр Баачка шүү. Баачка үхээгүй юм уу? Үхсэн биз дээ. Би бол үхсэн гэж бодож байгаа шүү. Цагаан болтоо. Yes, цагаан болтоо байхгүй юу? Сүлд тэрэгэн чихүүлээ дууссан юм уу те? За тэгвэл бүр аимшигтай байсан та. Харин тийм энэ бол үхэхэд бас хайрын дүр. Гэтэ яг season 3 гэж одоо гарах гэж байгаа. Гэтэ яг гой дүрийг өхүүлээд дараагийн юм руугаа move on хийвэл гоё л доо. Гэтэ яг дараа нь гарч ирэхдээ үнэхээр үхээгүй бол тэг гарч ирнэ гэсэн үг. Гарч ирэхдээ яаж гарч ирэх нь гэдэг нь сонирхолтой санагдчихээн. Гэтэ энэ бол pure villain, жинхэнэ эсрэг дүр, жинхэнэ ялагддаг байсан та. Санал зүрх хүн байна уу? За топ 1-ийг харахад бэлнэ үү? Юуны талаар бол хангалттай ярьлаа. Баачкагийн талаар бол хангалттай ярьлаа. Санал нийлсэнд баярлалаа. Season 3 өмнөх үйл явдал юм уу те? Окей. За топ 1 бол та нарын талд нь бол баг танихгүй байх та нар. Гэхдээ үнэхээр маргах харахгүй. Энэ бол Мантухай Сацаатны ардын жүжигчин Дамчаагийн бүтээсэн Смил Тайжин дүр. За ингээд Смил Тайжтай сайхан мөрөгцгөө хитүүлээ. Кино урлагийг ингээд энэ төвшөнд тавьчихсан л те. Сөгдөн мөрөг нэр шүү. Бүр ямар ч арга байхгүй юм бэлээ. Бүр яагач барахгүй юм бэлээ заяа. Би бол зөндөө үтсэн гэхгүй Смил. Би угаасаа энэ бичлэгийг хийхдээ баг суурин Дамчаагаа байгаад байгаа байхгүй. За Монголын хамгийн аимшигтай эсрэг дүрүүд юу юм бэ гэхэд л Дамчаагийн Смил тайлж орж ирж байгаа. За окей. За Смил тайцтай дөхөхөр юу вэ гэхэд за миний уншсан вебсайтууд нэр хахад хамгийн ойрхон нь бол Сэрэлт киноны Ахлам, тэнгүүдээ өөрийнх нь бүтээсэн Үер киноны Молом. За Гард Магнагийн Итгэл Баян гэх мэтлэн классик кинонод орж ирж байгаа. За окей. За би классикуудыг мэддэг юм байж. Тэгвэл модерн кинонуудаас би тэгвэл Дамчаахан энэ кинот өрсөлдөх юмыг харъя л та. Би үнэхээр хайсан. Тэгээ олсон
хамгийн дөхөж очсон миний хувьд бол орхигдсан отхон цэцгийн бүтээсэн хойдэж онс дүмцэн баачка энэ хоёр л хамгийн ойртож чадсан. Тийм учраас би топ 3 хамгийн хайлайт хийгээд байгаа юм. Харах юм бол хамаагүй модерн 2 кино 2 3 таагаад байгаа. Гэхдээ үнэхээр барахгүй байлаа. Бүр ингээд яаж ч утсан бүр барахгүй байлаа. Зүгээр энэ хин нэгэн яг бараасаа ер нь л энэ гэхдээ классикаараа ингээд үлддэг байх. Гэхдээ хин нэгэн энэ стандартыг ингээд давуулаад дамжаагаатай өрсөлдөх хэмжээний сайн эсрэг дүр олон улсын кинонд тоглоод ингээд дискшн үүсгэжээвэл тэр хэмжээгээр кино урлаг хөгжиж байгаа л гэсэн үг. Хөгжиж байгаа ч гэж бодож байгаа. Тэгээд тэгээд аимшигтай. Тэгээд тэр хамгийн сүүлийн син дээр болуулдаг хэсэг дээр жинкнээсээ болуулсан гэж байгаа юм. Тэгээд тэр чи болуулахтай юм жанжин малгаатайгаа юм. Одоо энэ өмссөн байгаа малгай чинь дээшээгээ бас нэг хэдэн сент шааж байгаа шүү дээ. Нэлээд хэдэн сент шааж байгаа шүү дээ. Тэгээд тэгснэ дээр юм дарцсан мөрцөг шаацсан чи бас өндөр малгай шааж байгаа. Тэгээд тэрийг ингээ алгуултал болуулж байгаа. 7-10 секунд ч илүү яг шороон дунд ингээд жинкнээсээ амдаараа ингээд болуулсан гэж байгаа байхгүй. Тэнгүүд ингээд бид нар 10 секунд амсгаагаад өгчих бол it's okay санагдаж магадгүй. Яг үнэнгээс ингээд шороонд болгодох бол бүр шал өөр гэж байгаа байхгүй. Үгүй үсээ яалч батсан шороонд болгож байна гэхээр те. Тэгээд дээрэс нь ах хүүхэн цаашаа юм дамжаагаа дүрээ ингээд дүрийнхаа текстийг ингээд зүүдлээ сэрдэг байсан гэж байгаа байхгүй юу. Зүүдэндээ ярьдаг байсан гэж байгаа байхгүй юу. Бүр тэгтлээ юм дүр мөртөө орцсон. Тэгээд дээрэс нь та нар за мэдэхгүй бол за зарим нь мэдэхгүй байж магадгүй Мантухай цэцэн хатан гэдэг кино байна. Монголчууд бол цагаан сараар үздэг боломжтой. За манайхан бол ингээд гард магныгаа наадмаар үздэг. Мантухай цэцэн хатнаа юугаараа үздэг. Цагаан сараараа үздэг те. За тэгээ шинэ жилээрээ би ч юм тайртайгаа үздэг. Гэх мэтчлэн классик болсон. За сүүлийн үед бол бид нар бол шинэ жилээр гац урхныг үзэж гин, Загдын Батболдын цас охныг үзэж гин классик те. Гоёлын даашин гэх мэтчлэн ингээд гоё юмнууд тавьсаа явж байна. Гэтэ эзэж одоо цагаан сараар би бол цагаан сараар л анх үзэж байсан. Тэгээд энэ кино ч өөрөө улсын юутай юу гэдэг лээ? Санхүүжилттэй хийсэн кино гэж байгаа юм. Тэгээд сүүлд би үзэхэд би анх үзэхэд ээж аав ер нь гэр бүлээр л хамт үзчихсэн. Тэгээд ээж аав бол амар апpreciate үзчих. Би бол ойлгохгүй би надаа нөгөө өнгөт кино Вандам юу гэдэг тэр нэг Mortal Kombat юу гэдэг те. Тухайн үед гарч ирсэн тиймэрхүү кино тиймэрхүү юмнууд нь амар гоё санагддаг байсан. Тэгэл аав ээжээр амар апpreciate-ийг л үздэг байсан. Тэгээ сүүл дахиад үзэхэд бол Мантухай цэцэн бол хөгжим жанцнаар байгаад байна. Тэгээд тэр нэг дайны хэсэг байгаад байна. Тэр дайны хэсэг нэг one shot байт юм а. Тэр хэсэг бол сүүл ингээл яг киног ойлгож үзээд кинон дээр ингээд одоо юу гэдэг лээ. За энийг ингэсэн байна. Мэргэжлийн өмсөлтэй. Гэхдээ ингээд үдсээр байгаад бас нэг юм жоохон юмтай болчихж байгаа шүү дээ. Тэгээ ингээ харахад бол Мантухай цэцэн бол үнэхээр бас ингээ хөрөнгө хаяж чадсан. Тэр чинэгээрээ тэр хэмжээндээ өөртөд болж чадсан кино уран бүтээл шиг санагддаг. Энэ хэмжээний бас зураг авалт юутай кино бас одоо хүртэл юу гараавал экшнтэй гэх юм уу та. За тэгээд давхар орж ирж байгаа тэр драмерик юмнууд байгаа. Батмөхт аян хаан Мантухай цэцэн яаж төрийн эргэлтийг авж гин. За смил тайж яаж юуны эсрэг ус төрийн эсрэг тэмцэж гин. Яаж хүмүүс дунд нь хор утгаж гин. Гэх мэтчлэн юмнууд ингэж үүсэж байгаа гэдэг энэ амжилттай юм байлээ л дээ. Үзээгүй хүмүүст хэлэхэд бол ер нь бол YouTube янз бүрийн юмнуудаас олоход л заавал үзэх ёстой кино гэж би бодож байна. Яг нь үзэхэд жоохон хэцүү байж магадгүй та нартай ингээд хитрхи жоохон юм драма хитрхи тайзны жүжиглэлтэй яг одоо үздэг зүйлээс чинь шал өөр санагдах байх. Гэхдээ Дайстай классик, Дайстай авар root яг кино урлаг, дэлгэцэн урлагийн яг энэ өнгөт кино миноны баг ихний кино миноч гэж
ярьдаг байж магадгүй ч магадгүй шүү. Тийм учраас үзээгүй хүн байх юм бол би нэрээ заавал үзээсэй гэж бодож байна. Би бас үзчихээсэй гэж бодсноосоо болоод хэд кино оруулсны хамгийн топт нь бол мэдээж мантахаас заатан байгаа юм аа. Тэгээд миний сонсноор бас энэ Смил Тайж гэдэг хүн угаасаа түүхэн хүн. Гэхдээ яг энэ би буруу ярьж магадгүй л дээ. Тэгээд миний сонссон л зүйл шүү. Тэгээд мэдж байгаа хүн байвал энэ тал дээр бас комментэн дээр бас миний буруу зөвийг засаад хэлнэ. Смил Тайж гэдэг хүн яг тухайн үедээ бас яг ч юм муу хүн байгаагүй юм шиг байна. Ерөнхийдөө Чингисийн удам буюу алтан ураг тасарч ах үед ажлаа хамгийн сайн хийж исэн хааны бос удамын хүн юм шиг байлаа. Хааны бос удам гэхдээ маш сайн ажиллаа хийжсэн. Одоо Сүбэдэ жанжин, Мухлай жанжин шиг маш юм ажиллаа сайн хийжсэн. Тэгээд усгаралтай хүн шиг санаж байна. Бид буруу ярьж магадгүй шүү. Манайхаа fact check хийгээрэй. Ер нь бол хийгээд ухаж төгөөд ингэх юм бол манайгаа бас ингээд шааж шүү гэдгийг бас доор нь хэлээрэй заяа. Би яг сонссон. Тэгээд сонсноосоо санснаа л ярьж байгаа. Тэгээд ерөнхийдөө тийм нэх буруу санаагүй ер нь л бас цэргийн ухаантай Монголыг бас ингээд хөгжүүлчихье. Дараагийн ингээд алтан ураг тасархад Монголыг ингээд каритахад бэлэн хааны удам удирдлагын төвшин тузын дарга юу гэдэг те тэр төвшөнд очиход ингээд бэлэн хүн байсан юм шиг байгаа. Тэгэнгүүт мантахаас заатан бас тэн дээр ингээд улс төр хийсэн. Гэтэ аль нэг нь буруутгаж ингэж байгаа гэсэн үг биш л те. Тим юм шиг байгаа. Би тэгт нэрэн ширнээ сайн мэдэхгүй. Тэгт тим юм байлаа. Тэгэхээр манайхан бас миний хэлснээс болоод цаашаа ухаж төгөхөд fact check хийх юм бол сонирхолтой зүйл гарч ирэх байх. Тэгээд санаж бодсон сонирхолтой зүйлсүүдээ бас юу яараа. Хуалцаарай. Энэ ямар амар нэг бацаан аав ээжгүй траншааны амьдралд ороод нохотой хоолбол ацалтаад юу яриад байгаа юм бэ? Нэг жүжигчин туулын тоглосон кино гэдэг чтэй нэг хөдөөний жинхэнэ оюутан охины биеэ үнэлээд юу лээ тэр чинь? Хүний 8 гэдэг кино юм уу те? 2000 оноос хойш гарсан Монголын топ 10 кино. За 2000 оноос хойш гарсан бараг л топ 10 киногоо бараг л сая эсрэг дүрээл хийчлээ л те. Тий, тэгэд нэр энэ бичлэг энэ комментны юуны дор та нар бас дараагийн tier list тэгээд миний хувьд дараагийн топ 10 юуны талаар бас юм топ 10 байвал сонирхолтой бай. Им надаа нэг юм топ 10 рэпер топ 10 кино гэхээс илүү юм specific топ 10 байвал амар сонирхолтой санагдаад байгаа байхгүй яг өнөөдрийн сэдв шиг топ 10 эсрэг дүр, топ 10 уйлынхаа дүр, топ 10 одоо юу гэдэг чи топ 10 жинхэнэ амьдрал basis story те жинхэнэ амьдралаас дүрээсээ салчиж болно шүү дээ. Жинхэнэ амьдралаас сэтгүүлсэн топ 10 шилдэг кино. Юу гэдэг чи топ 10 шилдэг юу гэдэг шиг кино. Ингээд нэг юм specific funny чиний хувьд Тэнгисийн иргэн топ 10 охин юу гэдэг чи хэм зүгээр юм задгай. Тийм байх юм бол амар сонирхолтой л баг. Топ 10 онлайн гэдэг кино гэх мэтлэн. Тийм, иймэрхүү санал бодол сэтгэл байвал комментэн дээр бичээрэй. Би бүгдийг нь уншаад дараагийн стрим дээр яг энэ мэдсчлэн илүү тодорхой сэтгэлээрээ та нартай хуваалцаад ингээд явах байгаа. Тэгээд стрим маань бол одоо ингээд үргэлжлэнэ. Тэгээд энэ маань ингээд цаашдаа бичлэг болж үлдэх учраас бичлэгээр үзэж байгаа хүмүүстээ бичлэг үзсэн маш их баярлалаа. Тэгээд энэ бол миний хувьд all time Монгол киноны эсрэг дүрүүд байлаа. 3 honorable mentionтэй топ 14-тэй ийм лист гарч байна. Тэгээд та нар үнэхээр доотлолт нь бас юу гаргаж ирч чадах юм бол олон дүрүүдийг гаргаж ирч чадах юм бол яагаад одоо юу гэдэг чи part 2-ыг хийж болохгүй гэж эсвэл өөр сэдвүүдээр топ 10-ын талаар би өөрийнхөө топ 10-ыг гаргаад тэгээд тэрнтэй
Тэн дээр та нартай дискшн үзгээд хоорондоо ярилцаж болохгүй гэж тийм ээ. Тэгээд тийм боломжууд бол байгаа. Тэгээд энэ хүртэл үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Kairos байла. Таалагдсан бол лайк, subscribe дараарай. Peace. $8 mic.